Би яг одоо сургуулийнхаа номын сан дотор амар гайхалтай юм байраа зогсож байна. Энэ нэг Монголын нууц товчоо. Би яагаад баярлаад байгаа вэ гэхээр энэ дэлхий дээр үлдсэн Монголын нууц товчооны хамгийн анхны хувилбарынх нь хуулбар нь нааштай 1368 онд Юан гүрэн мөхөд Мин гүрэн байгуулагдаад Мин гүрний анхны хаан бол одоо хаан нь болох Зу Юанжан гэдэг хаан нөгөө Хонву гэдэг хаан биш үү? Тэр хаан ч нөгөө монголчуудыг судлах зорилгоор бичгийн төвшмөдтэй ингээд Юан гүрний бичгийн архиваас Юан гүрний нууц товчоо гэсэн юг ингээд орчуулсан байхгүй. Тийм орчуулга хийхдээ айгүй гайхалтай орчуулга хийсэн цаа. Фонетик орчуулга. Энэ болохоор бид нар нөгөө нэг хоорондоо мессеж биш ч гэхдээ англи үсэг ашиглаад монголоор бичдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан гэсэн үг байхгүй. Энийг ингээд монгол бичгээр одоо худан монгол бичгээр хамгийн анхны хувилбар бол худан монгол бичгээр бичигдсэн байгаа шүү дээ. Тэр худан монгол бичгээр бичигдсэн юуг ингээд шууд ингээд хятадаар нь бичмүүд харталт нь хятад тайлбарыг бичсэн. Тэгээд ямар гоё юм бэ? Энэ 13 зөндөө олон бот юм байна. Энэ бүр 4 бот юм байна. Энэ ингээд нэг гэж байгаа биз? Энэ ингээд 4. Тэгээ 2 юм байна. Тэгэхээр энэ нэгдүгээр бот нь яг нөгөө нэг